За энэ хуулийг бол одоо дэмжиж байгаа. Нөгөө 3 асуулт байна. Нэгдүгürt энэ нөгөө гэр хоолыг орон суучлах гэж байгаа. Тэгээд дээр нөгөө ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцнуудыг дахин төлнө гэж байгаа. Тэрэн дээр одоо энэ огт бизнес хувьд ашиггүй байршилд байгаа. Тийм барилгуудыг ер нь яах вэ? Одоо шинэ биокомнат байгаа. Тэгээд тэрийг нураагаад ороод байшин барь гэхлээр хэн сонирхгүй. Тэг иргэд нь маш хүнд байдалтай байдаг. Энэ иймэрхүү төслүүдийг ер нь яаж шийдэх вэ? Тэрнээс бизнесийн байгууллага орохгүй юм байл. За хоёрдугаарт нь та бит хоёр хаан үйлдвэрийн 3 дугаар хоонд жигүүр гарантад компанитай уулзаад тохироод газараа буцааж өгөөд оронд нийсээс газар аваад тэгэд сургууль эхлэхээр болсон. Тэгээ сургуулийн барилгын гүйцэгч нь сонгогдсон байж байгаа. Гэтэл өнөөдрийг болтол нөгөө жигүүр гарант компани чинь газараа чөлөөлж өгөхгүй байна. Сургуулийн барилга эхлэмээр энэ дээр одоо ямар арга хэмжээ хэдүүлээ авах вэ гэж. За гуравт нь Батбангалан гишүүнд ирсэн юу байгаа юм. Энийг бас би дамжуулахгүй болохгүй байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар оны Чирүүл хотхны яг урд бас зөвшөөрлгүй маш том барилгыг стандартын бос барилга эхлүүлсэн байна гэсэн юм шаардлага бас иргэдээс мессежээр ирүүлсэн байна. Энэ дээрээс онцгой анхаарч өгөөч гэж. За ийм 3 асуулт ихний хэлд асууч. За Нямбатар дарга хариулт өгье. За одоо яг Улаанбаатар хотод хамгийн том асуудал болоод байгаа зүйл бол энэ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцсанд амьдарч байгаа болон орон сууцаа одоо төслийн компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр нураасан ийм асуудлууд үүсэж байгаа. Тухайлбал Баянзүрх дүүрэг дээр ICDC гээд одоо 201 дугаар байрыг нураагаад шинээр барилга барьна гэдэг айлуудыг нэгэд ор хоронгүй болгоцсон. Тэгээ каркас цутгагдсан. Өөр цаашаа хийсэн ажилгүй. Аудит оруулахаар 35 айлын мөнгө орсон. Үлдсэн нь одоо ороогүй нэ гэдэг дүгнэлт гаргадаг. Өөрөөсөө болохоор бүх айлаас захиалга авцсан гэдэг. За ингээд эрүүгийн журмаар уг асуудлыг шалгуулж байгаа. Гэсэн хэдий цаана нь иргэд тохироод байгаа энэ тохиолдлуудад бид нар гэр орооллын энэ газар чөлөөлтийн сангаас яг ийм төслүүдийг бид нар гүйцэн дуусгаж тухайн айлуудыг хохирлгүй болгох нөгөө талдаа энэ сан өөрөө гаргасан мөнгөө иргэн олж авах ийм одоо нөхцөл тохироотойгоор бид нар энэ санг ашиглана гэж үзэж байгаа цөөн тохиолдолд ихэвчлэн газар чөлөөлт рүү энэ сан явагдана гэж хэлнэ. За тэр биокомнат бол нэлээд анслагдсан шуун фабрик энтерт байгаа ашиглалтын шаардлага хангахгүй газрууд дээр бид нар аж ахуйн нэгж байгууллагууд дээр бизнесийн одоо бусад итвэх сонирхлыг нь төрүүлэх худалдаа үйлчилгээний төв барих ийм газрыг нэмж олгох байдлаар төслийг эдийн засгийн өрөөгөөстэй болгох талаас бид нар илүү одоо менежмент хийж ажиллах ийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эхний ээлжинд бид нар өнөөдөр ингээд яг нураагдсан байгаа айлууд нь одоо өөрсдөө ор хоронгүй болчиход байгаа энэ төсөл хөтөлбөрүүдийг Улаанбаатар орон сууцлалтын корпорац арилжааны банкнаас тодорхой нөхцөлтэй хүүтэй зээл авах замаар барилгуудыг гүйцэн боловсруулах, гүйцэн барих ажлуудыг бас хийгдээд явж байгаа. Энэ цаашид энэ самтаа уялдаж ажиллана гэдэг хэлээ. Жигүүр гарантад албан шаардлага өгсөн. Бид нар нэгэнт одоо хоёр талаас хилцэл хийгдээд хилцэл хүчин төгөлдөр болсон учраас шаардлагатай гэж үзвэл бид нар албадан чөлөөлж сургуулийн барилгыг эхлүүлнэ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тэр баригдж байгаа барилгын талаар бас мэдээлэл ирсэн. Хотын стандартын газар болон хотын хяналт шалгалтын газрыг бид нар газар дээр нь очиж шалгалт хийлгээгээд явуулсан. За энэ дээр та бүхэн нэг зүйл ярьж байгаа бол зөвшөөрөлгүй хоёр барилгын асуудал яригдж байгаа. Энийг бид нар тухайн өвөрт нь эргээд бичгээр мэдгэж. За Цэндийн Баатар хөө гишүүн